Сайн бацхан уу? Өнөөдөр та бүхэнд дэрвитээр шинээр хаалганы загвар хэрхэн үүсгэхийг танилцуулъя. Дэрвит New Family гэсэн сонголтыг хийгээд метрийн горимжоо зурчраас Revit Templates English метрик доор гэсэн сонголтыг хийнэ. За хаалганы загвар зурдаг темплейтийг нээнгуут перпендикуляр хоёр шулуун ханын гадна тал дотоод талын зузааныг илэрхийлсэн дөрвөн тасархай зурааснаас бүтэж байна. За Family Tabs руу ороод хоёр хавцтай хаалга зурах учраас өргөнийхөө хэмжээг одоо өөрчилж өгнө. 1800 мм тохируулж өгье. За Create Reference Plan сонголтыг хийгээд шинээр хаалганы гадна талын ханын гадна талын хэсгээс дотгошоо зайд шулуун байгуулж өгнө. За энэ зүйл зурсан шулуунаа ханын гадна талын шулуунтай хэмжээсээ одоо холбож өгнө. За Create Extrusion гэсэн сонголтыг хийн. Энэ командууд бол цул бит зурдаг команд байгаа. За зурах багшин дотроос Fix Lines-ийг сонгоод хаалганыхаа нэгтгэлийн хавцыг зурж өглөө. За Option bar-аас Lock сонголтыг хийн. За тасраа шулуунуудаа ингээд дүгжиж өгнө. Одоо Trim Extend командаар илүү бас зураасуудыг арилгаж өгөх хэрэгтэй. За командаа дуусгаад Elevation Exterior буюу гадна талаас харагдах байдлаас харъя. За зурсан объект маань ингэж харагдаж байна. За энэ дээдлийн өгс өмнөөс дэшээс татаж сунгаад хаалганыхаа дээдлийн зураастаа часуулж өгөөд төгжнэ. Тэгээд зурсан объектуудаа эргэн тойрны дөрвөн талыг бол ямагт одоо төгжиж явах хэрэгтэй. За гурван хэмжээст байдлаар харъя. За ийм хаалганы нэгтгэлийн хавцас ингэ зурагдсан байна. Стилээ дээрээс харах байдлаар тохируулж аваад эсрэг талынх нь хаалгыг зуръя. Create Extrusion. За одоо тэгшин цэц зурдаг босоо сонгоод зуръя. За альч босоо зурж болно, шулуунаас зурж болно. Командуудын хэрэглийг харуулах зорилгоор одоо тэгшин цэцтэй зуръя. За одоо Align гэсэн командыг сонгоод шүнцгтэйгээ дөрвөн талыг тасархай зурааснуудтайгаа зэрэгцүүлж өгнө. За зэрэгцүүлээд төгжиж өгнө. За энэ төгжснээр одоо Reference Plan юм тасархай зураасуудтай зурсан объект маань дараа нь бид нэр хэмжээг нь өөрчлөх явцад одоо багаж автоматар өөрчлөгддөг юм давуу талтай. За гадна талаас нь хараад Align командаар хаалганыхаа дээдлийн зураастай зэрэгцүүлж өгнө. За ингээ хоёр талын хавцнууд одоо бэлэн боллоо. Master-ыг өөрчилж харъя. За сүлдэрсэн байдлаар харъя. За гурван хэмжээст байдлаар ингэж харж байна. За одоо өргөнийхөө хэмжээг өөрчилж тест хийж шалгаж үзье.
өргөн өндрийн хэмжээг өөрчлөе. За ингээд хэмжээг нь өөрчлөхөд бидний зурсан хаалганы хавцас маань одоо дагаж өөрчлөгдөж байна. За команд одоо буцаая. За дээрээс харах байдлаар тохируулаад сүүл зурсан хэмжээст одоо хаяг буюу шошоо оруулж өгнө. Thickness гэсэн option bar-аас label thickness гэсэн сонголт өгнө. За BMD tabs руу ороод thickness буюу зузааны хэмжээг одоо өөрчилж өгье. 50 мм буюу 5 см. За энэ гут бидний зурсан хаалганы хавцас маань одоо хэмжээг өөрчлөгдөж байна. За одоо exterior сонголтыг хийж байгаад гадна талын харагдах байдлаас рад за reference plan командыг сонгоод хаалганыхаа дээд доод ирмэг нугас бариул талтнуудын зураасуудыг үүсгэнэ. За энэ ямар ч тохир бидний хаалганыхаа энэ зурааснаас дотор шэсэгт шэсгийг надад тасалж авах юм байна. За одоо create white forms extrusion гэсэн сонголтыг хийнэ. За энэ white хэсэг нь бол одоо AutoCAD-ийн subtract-тай төстэй. За энэ тасархай шулуунуудын дотор талд нь бид нар одоо white extrusion гэсэн сонголтыг хийнэ. За set-ийн гадна талын харагдах байдал exterior гэсэн сонголтыг хийнэ. За show сонголтыг хийхээр одоо энэ цэнхэр ханы нэгтэлтний цэнхэр хавтан гарч ирдэг. За ингээд бидний цэнхэр хавтантай талаас зурна гэсэн. За хэрвээ ханыхаа дотор талаас зурвал одоо буруу болно. За show-го түр онтрааж ягаад дотор талын хаалганаа тасалж авах хэсгээ зурнаа. White extrusion сонголт хийсэн байгаа. За pick lines сүүл зурсан тасархай шулуунуудаа нэтгэжүүлээд тэрийн extend командаар илүү зураасуудыг арилгаж өгнө. За эсрэг талын тасалж авах хэсгээ зуръя. За тэгшин цуцурдаг командаа сонгоод огтлын цэгээс эсрэг талын огтлын цэг хүртэл татж өгнө. За энэ зурсан зураасныхаа эргэн тойрны дөрвөн талыг заавал төвжиж өгч байна. За ингэж төвжиж өгснээр одоо reference plan руу тасархай шулуунтайгаа хэмжээг нь өөрчлөх явцад одоо харьцангуй дагаж өөрчлөгддөг байна. Extrusion start хэсгийг хасах ажин 50 гэсэн хэмжээсээ оруулаад apply гарч өгнө. За ингээд командаа дуусгах. За бидний зурсан хоёр төгшин цэгт маань одоо хоорондоо хэмжээ нь харилцаа адилгүй байна. За үүнийг бид нэр dimension командаар хийж өгнө. Одоо хэмжээг нь адилхан болгоно. За dimension командаар reference плануудыг хооронд нь холбож хэмжээс өгөөд тэр үүсгэсэн хэмжээсүүдэд одоо label буюу хаяг нэр өгснөөр одоо family-ийн дараа өөр объектуудад ашиглахад одоо хэмжээг нь дурын хэмжээгээр өөрчилдөг юм даваа талтай.
За энэ хэмжээсээ идэвхжүүлээд гарч ирсэн option bar-аас label add parameter буюу одоо шинээр параметр оруулж өгнө. За гэрээлээр бичиж болно. За энэ нугасны талын хэсэг учраас одоо нугасны хэсэг гэж нэр өгчээ. За нэг өөрөө өөрсдийнхөө нэрж болно. За энэний хэмжээс бол одоо цоожны хэсэг буюу онгоогтлын хэсэг байна. За энэ цоожны хэсэг гэж нэрвээ. За энэ хаалганы дээдлийн хэсэг байна. За оройн хэсэг гэж нэрлэе. За хаалганы доотлын хэсэг, босхны хэсэг, за доод хэсэг гэж нэр өгье. За ингэж нэр өгж параметруудыг оруулснаар хэмжээсүүдийг дараа нь өөрсдийнхөө дурын хэмжээгээр өөрчилж болдог. За одоо family tabs руу гараад энэ шинээр үүсгэсэн параметруудын хэмжээсүүдийг одоо адилхан болгож тохируулъя. 100 мм буюу 10 см. За энэний хаалганы хэмжээсүүд одоо өөр байна. За үүнийг одоо параметр болгож өгнө. Параметр болгож өгч адилхан болгоно. Нугасны хэсэг. За одоо family tabs руу гараад өндрийн хэмжээ, өргөний хэмжээг өөрчилж тест хийж шалгаж үзье. За 3 хэмжээст байдлаа харъя. За 3 хэмжээст байдлаас хаалганы хэмжээг өөрчилж харж үзье. За гэж өөрчлөгдөж байна. За бид нар одоо дээрээс харах байдлаар тохируулаад reference планаар хаалганыхаа хавцсныхаа гол хэсэгт нь шулуун байгуулж өгнө. За үүсгэсэн шулуунд одоо нэр өгнө. 100-ыг төвчүүлээд purposes руу нэ. Нэрээ гэрэлээр бичиж болно. Англи хэлээр бичиж болно. За энэ жишээн дээр бол glass гэх шил гэж нэр өгье. Одоо хэмжээс командаа сонгоод сүүл зурсан зураасаа анхаа гадна талын хэсэгтээ хэмжээсээр холбож өгнө. За тэнцвэрийн дүнтэгтэй дараад хэмжээсээ одоо тэнцүү болгож өгнө. Хоёр талаас нь. За create extrusion сонгодог хийгээд set дээр нь glass гэсэн сонгодог. Хийж өгнө. Харагдах байдлын exterior гадна талаас харагдах байдлаар тохиолно.
За extrusion start гэдэг хасах 20. Extrusion end дээр 20 гэсэн хэмжээсүүдийг оруулж өгье. Нийт 40 мм 4 см зузаат гэсэн. За энэ бол дурын хэмжээ авч болно. За зурх багжаа тэгшин зөвтөр сонгочих. Тэгшин зөвтөр зуулаад илүү хурдан хэлбэр өгдөг. Спашиал энэ хоёр огтлцсон зэв. Нэг огтлцсон зэвээс нэг огтлцсон зэв рүү тэгшин зөвт тач юм аа. За тэгшин зөвтөхийн дөрвөн талыг удаад өгчнө. Энэ шинээр зурж байгаа объектынхаа зурааснуудыг одоо ямагт өгч өгч хэрэгтэй. За ингээд өгчээд командад өгсөнаа. За 3 хэмжээстэй харъя. За холын хэсэг маань засаж авсан онгорхой ус одоо ингээд битүүрс харагдаж байна. За энэ зурсан объектыг төвчүүлээд материал дээр add parameter class параметрыг оруулж байна. За шийдэлсэн параметр оруулаа. За объектыг төвчүүлээд family tabs руу ороод материал and finish class-ийн аргын value хэсгээс by category сонгоод жилийн материалыг сонгож өгнө. Class окей. За хаалга зурх процесс маань бид бэлэн болж байна. Одоо бид нар хаалганда талаан зургаас харагдах зураасуудыг оруулж байна. За энэхэд бол annotate tab-аас symbolic line гэсэн сонголтыг хийгээд sub category дотроос Palan Swing project гэсэн сонголт гинэ. За шулуун зурдаг баазыг сонголоо. 900 гэсэн хэмжээсийг оруулнаа. За хөрвүүлээд хаалганыхаа балан зургийн харагдах байдлыг зурж дуусгая. Ажууд шиг дурын хэмжээтэй шулуун татаад за ингээд хаалганыхаа нэгтлийг зурнаа. За үүний дараагаар хэмжээс нэг командаа сонгоод хаалганыхаа зузааны хэмжээг оруулнаа. За label-с thickness-ийг сонгож байна. За энэ сүүл зурсан хаалганыхаа балан зургийг сонгоод mirror pix axis командаар эсрэг талтнуудаа хойболж өгнө. За одоо annotate tab-аас symbolic line за арх зурх sub category дотроос balancing projection гэсэн сонголтоо хийгээд арх зурдаг командыг сонгоно. Тэгснээр хаалга маань балан зурх дээрээс харагдах байдал Монголд хэсэг нь яаж харагдахыг symbolic line-аар зурдаг.
За эхлэлийн цэгээ сонгоод өсгөлийн цэгээ сонгоод за аркныхаа цэгийг таруулж өглөө. Амсрагдлынхаа адилхан зурна. Тэгээд symbolic line arc symbolic line-аар зурсан зураас бол 3 хэмжээст байдлаар харах үед бол харагдахгүй. Балаан зураг буюу гадна талын экстрээр харагдах байдлаас харагдана. За хаалганы хэмжээг өөрчилж үзье. Ингээд бидний symbolic line маань бас доош хөрж өөрчлөгдөх ёстой. За болж байна. Одоо хаалга экстрээр буюу гадна талын харагдах байдлаас тохируулаад гадна талын хаалганы онгох хэсгийг symbolic line-аар зуръя. Elevation scene cut гэсэн сонголтыг хийн. Subcut-аас за эхлээд бид нэр reference планаар хаалганыхаа дээд доод хэсгийг голлуулж чулуунд очих хэрэгтэй. За dimension command-аар чулууна хаалганыхаа дээд доод хэсэгт голлуулж байрлуулнаа. За equal хэсэгт тараад. За хуучин нэг хавцтай хаалганы онгоолтын symbolic line-ыг тусах хэрэгтэй. Шинээр connected tab-аас symbolic line сонголтыг хийгээд за шулуун бас зурдаг гоцыг сонгоод elevation scene cut subcut-аас за хаалганыхаа хоёр онгох хэсгийн дээд гэрмэнээс нуусны хэсгийн голыг дайруулад хаалганы онгох хэсгийн доод өнцгөрөө чулуун асархай чулуун байгуулж байна. Эсрэг талын хаалгын адилхан. За ингээд 3 хэмжээст байдлаар харъя. Symbolic line 3 хэмжээст байдлаар харагдахгүй. Зөвхөн балаан зураг буюу гадна талын фасадыг 2 хэмжээстээр харах байдал харагдана. За ингээд Revit дээр хоёр хавцтай хаалх хэрхэн зурх тухай хичээлээ өгөр өндөрлөө. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.